Амьд хүний юм бүхэн надад бий. Амьд хүний юм бүхэн надад хэрэгтэй. Амьдралаар нь амьдарч, зовлонгоор нь зовж, алдаж хонож, баясаж гомдож явнаа. Хүн хүнээс онцгой байх гэж биш. Хүний ертөнцид төрсөн юм биш. Хацгай бүхнийг тэгшилж өгч, хатуу хорвоод ирсэн юм биш. Хувилгаан хэрэгтэй болоод бурхны орноос өргөдөж ирээгүй. Хулгайч хэрэгтэй болоод чөтгөрийн орноос баригдаж ирээгүй. Хүн хэрэгтэй болоод хүний дунд өөрөө төрсөн юм. Хүндийн үүрэлцэх гэж хүйтэн хорвоод өөрөө ирсэн юм. Дам магтаалаар дэвэрж явах гэж төрөөгүй. Дарга даамал болж даварч гүйх гэж төрөөгүй. Дарлуулж бие тоогоод зэвэрч хэвтэх гэж төрөөгүй. Дагны сайхныг шилээд тэрж суух гэж төрөөгүй. Ажиггүйхэн явсандаа хүний идэж болох гэж төрсөн юм. Амаа сүлд нь өөрөө барих гэж төрсөн юм. Авгаажуулын хов живэнд өртөх гэж төрсөн юм. Айлын охиныг чангааж ихтэн зэгнүүлэх гэж төрсөн юм. Сайхан залуу яваад муухайг өвгөн болох гэж төрсөн юм. Сайн ханиасаа салж өнгөрсөн хойно нь ойлгох гэж төрсөн юм. Сар шиг нүхтийнхөө өвхийн үзэж ойлгох гэж төрсөн юм. Хүмүүсийг өөлж явахад инээж яваагүй гавья. Хүйтэнд хурж байхад нь халуун өрөөнд нь заларч хөнгөнсөн тэргээр дайрчих шахаад өнгөрч яваагүй гавья. Хүнд бэрх цагт нь жаргаж хөвтэйгүй гавья. Энэ бүхнийг элгэн садан хүмүүс та нартай гайхуу алцаж яваагаа эсхий герт ач төрж явган сууж явсныгаа эрхмийн дэд эрхэмсэг гавья гэж би үзнэ.